Шидэт үсгүүд Д, Б, Г, Т. Цахим аялагчид маань өнөөдөр үсгээ давтах гэж байна. Хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа Б, Д, Г, Т үсгээ давтцгаая. Энэ үсгүүд цагаан толгойн дарааллын хаана байдаг юм болоо? Энд байдаг байх нэ? Эхлээд Д үсэгтэй танилцъя. Энэ бол Д үсэг. Дармал Д. Бичмэл Д. Д үсэг ямар үгэнд ордог вүлээ? Хамтдаа олцгоё. Энэ бол мод. Хүмүүс мод тарих дуртай. Дараагийн үг бол харин энэ бол од. Шөнө болохоор тэнгэрт од харагдана. Домб. Домбонд цай хийдэг. Дараагийн сурах үсэг Б үсэг юм байна. Дармал Б. Бичмэл Б. Б үсэг ямар үгэнд ордог вүлээ? Хамтдаа олцгоё. Энэ бол бороо. Чи цас бороо ороход дуртай юу? Дараагийн Б үсэг орсон үг бол биер. Биерээр дуртай зүйлсээ зурж будаж болно. Энэ бол бомбөр. Бомбөр тоглож сураарай. Дараагийн сурах үсэг Г үсэг юм байна. Дармал Г. Бичмэл Г. Г үсэг ямар үгэнд ордог вүлээ? Хамтдаа олцгоё. Энэ юу вэ? Бөмбөг байна штэ. Бөмбөгөөр тоглох хөгжилтэй шүү. Харин энэ бол арга. Арга савраар аргал түүн. Энэ бол гар. Гараа сайн угааж байгаарай. Дараагийн сурах үсэг Т үсэг юм байна. Дармал Т. Бичмэл Т. Т үсэг ямар үгэнд ордог вүлээ? Хамтдаа олцгоё. Энэ бол шат. Шатаар өгсөж уруудна. Харин энэ бол өт. Өт маш жижигхэн амьтан. Дахиад нэг үг олцгоё. Тийм ээ. Энэ бол туулай. Туулай дэгдэн явна. Хүүхдүүдээ өнөөдөр бид Д, Б, Г, Т үсэг сурлаа. Өөр ямар үгэнд Д, Б, Г, Т үсэг ордгийг ярилцаарай.